Энэ бичлэгийг үзнэ үү? Luck would have it, future was written, dated and planned for, meant to woman up. 30 секундын дотор цаануу нэг бэлгээдэг миний YouTube-д тавтамаар л. За өнөөдөр Jenny-гийн Beats Solo Bats гэдэг одоо компанитай хамтарч ажилласан бичлэгнийхэн одоо талаар ярилцахаар бэлдсэн байна. Та нар энэ бичлэгийг үзнэ үү? Сарын 20-нд болохоор Beats өөрийн Beats Solo Bats гэсэн нэртэй ийм жижиг кейс дэжигч шинээр худалдаанд гаргасан. Тэгээд видеонд нь Jenny тоглосон. Jenny одоо Beats-тэй хамтарч ажилласныхаа дараа одоо ийм ярьслаа өгсөн. Хөгжим болон одоо өөрийгөө илэрхийлэх чадвар надад маш чухал учраас одоо Beats-тэй одоо хамтарч ажиллах маань одоо төгс зөгцсөн. Тэгээд би Beats Solo Bats-тай үнэхээр дуртай. Тэд үнэхээр хүрдүн за зөөврийн бууд намайг хаанч усан одоо шимтэх боломжийг олгодог гэж юм ярьслага өгсөн байгаа. Тэгээд Beats by Dre видеоны хувьд хэм бол ердөө ингээд 30 секунд дундуур нь Jenny одоо рэп хийдэг байхгүй юу? Хүмүүс энэ бичлэгийг үзээд үүндээ рэпнийхэн яг одоо цаад хутах учир нь яг ямар санаа агуулсан байгаа юм болоо. YG Entertainment-ийг жоохон shade юм уусгуулад diss хийсэн юм шиг үг байгаа. Тэдгээрээс сонсох юм бол Taken for granted, taken as hostage, carried the baggage, carried the past tense, as luck would have it, future was written, dated and planned for, meant to woman up. Yeah. 30 секундын дотор taken for granted, taken as hostage. Hostage барьцааны хүн гэсэн үг шүү дээ. Ингээ барьцаалагдсан байсан. Carry the baggage. Baggage чинь бол ерөнхийдөө нөгөө ачаа тий цүнх гэж үзэх юм бол хоосмол цүнхээр нь аваа яваагүй шүү дээ. Тэр дотор одоо мөнгө ч юм уу тий ямар нэг юм байсан л гэж таараа. Тэгээд тэрийг нь ингээд аваа авцсан гэсэн. Тэгээд энэ carry the past as буюу тий бидний өнгөрснийг бас ингээд авцсан, хулгаалсан. As luck would have it, future was written. Бүр ингээд азтайч гэмээр юм уу тий бидний бол ирээдүй бичигдсэн. They didn't plan for woman to woman up. Woman up гэдэг үгийг ерөнхийдөө man up гэж буюу одоо чи эр хүн шиг байгаа ч гэсэн утгатай нөгөө нэг эрэгтэй хүмүүст илүү юм зориг өгөх маягаар ашигладаг. Тийм болохоор future is woman гэдэг үг дуртай байхгүй юу? Man up буюу тэ эр хүн шиг байгаа ч гэдэг үгийг woman up болгоод өөрчилсөн байгаа байхгүй юу? Woman to woman up. They didn't plan for. Тэд нэр одоо төлөвлөөгүй байсан. Эмэгтэйчүүд нь эмэгтэйгээ одоо нэг нэгнийгаа түлхэж дэмжинэ гэж. За ерөнхийдөө Beats-ийн клип дээр энэ хүртэл байсан бол үүний дараагаар болоод Jenny илүү юм урт байдлаар TikTok дээр оруулсан. They didn't plan it, but we came out of history like fuck it, yeah. They didn't want it, but we came out of history like justice. Taken for granted, taken as hostage, carried the baggage, carried the past tense, as luck would have it, future was written, dated and planned for, meant to woman up. Yeah, woman to woman up. Drop the mic. They didn't plan it, but we came out of history like fuck it. Тэд нар одоо ингээд ер нь бол төлөвлөөгүй байсан. Тэгэхдээ бид нар бол ингээд түүхэнд ингээд гарч ирсэн. Яг л одоо тий fuck it шиг ингээд бүр ингээд fuck it болоод түүхэнд одоо гарч ирсэн гэсэн утгатай. Didn't want it, but we came out history like justice. Буюу тий бид нар юм шударга байсан болохоор тий түүхэнд бичигдсэн. Гэхдээ тэд нар бол хүсээгүй. Taken for granted, taken as how say, carried the baggage, carried the past as ингээд үргэлжлэж явж байгаа. Тэг энэ хүртэл ерөнхийдөө they didn't plan it, they didn't want it буюу тэ ер нь тэд нар бол ингэж хүсээгүй, тэднэрт одоо ямар ч юм төлөвлөгөө байгаагүй. Тэг бид нар буюу we came out history. Бид нар бол түүхэнд ингэж гарч ирсэн. Энэ бол одоо жинхнээсээ Blackpink бол маш олон генесийн амжилтыг олон одоо дэлхийн рекордууд амжилтыг ингэж дэвшээсэн юм байлээ. Тэгээд магадгүй үүнийгаа ингэж хэлжээж болох юм те. Энэ дээр нь 30 секундын бичлэг Beats-ийн реклам байсан хэдий ч гэсэндээ хүмүүс ерөнхийдөө энэ бол дуу юм байна. Утгагүй одоо бүтнээр нь ингэж гаргаж байгаа гэдэг ийм одоо хүлээлтийг
үүсгэж байгаа. Тэгээ яагаад гэх юм бол зарим дуучид шинэ дуу гаргахаасаа өмнө бицийг одоо сурталчилгангаа шинэ дууны хэсгээс ерөнхийдөө танилцуулдаг. Тэгээд энэний нэг жишээ нь бол Normani in the Candy Point гэсэн дуугаа бицээр одоо дамжуулж хүмүүст ингээ хүргэж исэн. За тэгээд Jenny-гийн хувьд 23 оны 12 сараас ахгуулаад Blackpink YG-тэй одоо хийсэн гэрээн дуусаад тэгээд Jenny бол өөрөө OD Attiller гэдэг компани байгуулад Blackpink-ийн бусад гишүүд нь YG Entertainment-тэй ийм онцгой гэрээтэйгээр тэгээд Time-ийн доор нь ингэж ажиллахаа мэдэгцэн. Jenny-гийн хувьд өөрөө яг компани байгуулад ингээ хүмүүстэлээ хийгээд явж байгаа. Энэ хугацаанд Jenny, Matt гэдэг одоо дуучинтай Slow Motion, за Zico хамтарсан Spot ерөнхийдөө ингээ хамтарч хийжсэн бол одоо соло буюу тэ өөрийнхөө одоо уран бүтээлийг эцтэй хамтарч гаргаж байгаа юм болоо да гэсэн хамаг байна. Тэгээд нэг гэх юм бол би Jenny-гийн Pen биш бас Blackpink-ийн ч гэсэндээ шүтэн бишрэгч нь биш. Blackpink-ийг сонсдог. Дуунууд нь гоё гэхдээ яг шүтэн бишрэгч нь мөн үг гэвэл бас үгүй. Саяхан Jenny-гийн тамиг татж байгаа бичлэг хүмүүсийн нууцлыг хүргээд байгаа байхгүй юу? Тэг яасан бэ гэдгсэн чинь нүрээ бодуулж явахдаа студи дотор веб татчихсан. Яг урд нь ингээ хүн нүрийг нь янзлаад ч юм уу эсвэл хүсмүсийг нь ингээ янзлаа байжсэн чинь ингээ өөдөөс нь ингээ зүгээр утаагаа үлээсэн. Одоо Jenny-г ерөөсөө тамиг татлаа ч юм уу гэж шүүмжлээгүй. Гэхдээ яагаад те танхим дотор байхдаа тамиг татж байгаа юм бэ? Нэгдүгээр, хоёрдугаар хүн ингээд урдталт нь ингээд байхад чинь яагаад шууд ингээд те бүр ингээд санаа зовхочгүй шууд өөдөөс нь яг ингээд нүүрлөө нүлээгүй л байгаа юм л та. Гэхдээ ямар ярцуултгүй юм бэ гэсэн л яригдчихэж байгаа. За энэ хүртэл миний бичлэгийг дуустал үзсэнд бүгдөөнд нь маш их баярлалаа. Тэгээд дэлхийнхаа их сурвалжийг энэ доор оруулчих. Хүсэх юм бол бас ороод үзээрэй. Subscribe дараад, лайк дарахаа бити маш дараад. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Taking for granted, taking this hostage, carry the baggage, carry the past, yeah. Woman to woman.